За сайн байцгаана уу. За өнөөдөр оруулсан зарыг бүгдээрээ харсан бах тийм ээ. 2 сарын 17-ны өдөр оруулсан. За ямар учиртай зар вэ гэдгийг давхар бичлэгээр бүгдээрээ тайлбар хүргүүлье. За яагаад тэгэхээр бас нөгөө зарыг уншаад нэлээдгүй асуулт бас дахин ирээд идэг учраас давхар ингээд тайлбар хүргүүлье гэсэн байгаа. За ямар учиртай вэ гэхээр бүгдээрээ төрийн албаны улсын нэгдсэн тоон бүртгэлийн тайлан гаргах гэж байгаа. За хизээ вэ гэхээр 22 оны 2 сарын 21-ний өдөр системээс бүх дата мэдээлэл буюу тоо мэдээллийг татаж авна. Тэгэхээр 20-ны өдөр гэхэд бүгдээрээ танай байгууллага дээр ямар нэгэн дутуу буюу бүрэн бус мэдээлэл байгаа бол зөрүүтэй мэдээлэл байгаа бол яралтаа засах шаардлагатай байгаамаа. Тийм болохоор за энэхүү зарыг бүгдээрэнд нь хүргэж байна гэсэн үг. За ямар богино хугацаа вэ гэж зарим байгууллага маань бодож магадгүй. Гэхдээ бүгдээрээ 21 оны 12 сараас эхлээд мэдээлэл засварлаад явж байгаа тийм ээ. Тийм учраас бараг 2 сар хагас хугацаанд бүгдээрээ мэдээлэл засаад явцсан байгаа. Одоо бол яг ямар мэдээлэл дутуу байгаа вэ гэдэг дээр ажиллах учраас харьцангуй зөвхөн мэдээлэл дээр бүгдээрээ ажиллана гэсэн үг. За хамгийн эхлээд энэ линкээр ороод бүгдээрээ хавсралт файлуудыг татаж авна. За энэ линкээр ороход ямар цонх гарч ирэх вэ гэхээр за ийм цонх гараад ирнэ. Баруун талд нь таны татаж авах шаардлагатай мэдээлэл байна гэсэн үг. Файлууд байна гэсэн үг. За тэгэхээр та бүхэн маань татаж авахдаа энэ за доорх 4 файлыг татаж авна уу гэсэн байна тий. Татахдаа энэ арийнх нь энэ download буюу энэ товчон дээр дараад татаж болно. За нэг бол download гэсэн энэ хүү товчон дээр дараад zip файл буюу бүгдийн нэг дор татчихна гэсэн үг. За ингээд download дээрээ татсан бол download гэдээ татсан бол та бүхэнд маань ийм zip файл буюу ийм хураангалсан файл байгаа. За энийгээ та бүхэн задлахтаа маусныхаа баруун талд дарлаа. За extract here гэж байна тий. За энэ товчон дээр дараад дарахад за 4 файл маань дөрүүлээ ингээд задгаараа гараад ирнэ гэсэн үг. За ингээд энэ 4 файл дээрээ та бүхэн маань ажиллах нэ. За хамгийн ихний файл юу вэ гэхлээр зар байгаа. За саяны хэлсэнчлэнтэй бүгдээрээ 2 сарын 20-ны дотор мэдээлэлээ бүрэн зөв болгоно. За танай байгууллага дээр ямар мэдээлэл буруу байна вэ? Юу засах юм бэ гэдгийг харахтаа за энэ хавсралт 1 буюу мэдээлэл засах албан агчдын жагсаалт гэсэн Excel файл дээрээ бүгдээрээ ажиллана. За тэр Excel файлаа нээхэд за 1-р файл хуудсан дээр нь тэр шитэн дээр нь за энэ саяны зарыг оруулсан байгаа. За 2 дахь шитэн дээр нь за бүх байгууллагын мэдээлэл байгаа гэсэн үг. За энэ файлаас бүгдээрээ шүүхтэй. За энэ мэдээлэл бол 2 сарын 16-ны өдрийн байдлаар авсан мэдээлэл байгаа. Тэгэхээр түүнээс хойш зассан бол таны зассан гэдэг мэдээлэл нь байхгүй гэсэн үг. За бүгдээр энэ файл дээр ажиллахдаа за байгууллагынхаа регистр дугаараар шүүчих. Регистр гэсэн баган дээр за регистрээрээ шүүлээ. За тэгэхэд за танай байгууллагын нэр байна, регистр дугаар байна. За энэ баган дээр бол нийт хэдэн ажилтнтай бэ гэдэг нь байна. За танай байгууллага нийт 53 ажилтнтай. Гэхдээ 23 ажилтны мэдээллийг засаж шинжилсэн буюу нийт мэдээллийнхаа 43%-ийг шинжилсэн байна гэсэн үг. Тэгэхээр 23-ыг шинжилсэн гэхээр цаана 30 албан агчийн мэдээлэл шинжилгээгүй байна тийм ээ. Тэгэхээр харъя тийм ээ. За ямар албан агч нар вэ гэдгийг бүгдээрээ овог нэрийг ингээ гаргаад өгсөн байгаа. За эдгээр 30 албан агчийн мэдээлэл маань засагдаагүй байна гэсэн үг. За хамгийн хойно салбар зөвлөлийг оруулсан байна. Та салбар зөвлөлд хариалагддаг вэ гэдгийг оруулсан байна. За төлбөр нь шүүгээд бүгдээрээ харъя яг ямар мэдээлэл байх ёстой вэ гэдгийг. За хамгийн эхлээд ажлаас гарсан гэсэн төлөв байна. За ажлаас гарсан. За энэ 4 албан агч байна тий. За жишээ болгоод туршилтын байгууллага дээр бүгдээрээ яг үзье. За би одоо энэ хэсгээсээ төлбөөсөө ажлаас гарсан гэдэг төлбөрийг сонголоо. За гэтэл нэг ажилтан байна надад. За энэ ажилтныхаа ямар мэдээллийг би дутуу оруулсан бэ гэвэл за ажлаас чөлөөсөн түүх маань энд байна тийм ээ. За ажлаас чөлөөсөн түүх рүүгээ дарж орлоо. За энэ дээр би ямар мэдээлэл бүрэн байх ёстой вэ гэхээр тушаалын дугаар байх ёстой, төрөл байх ёстой. За өөрийн санаачлагаар юм уу, байгууллагын санаачлагаар юм уу гэдэг нь байх ёстой. За чөлөөсөн огноо байна. За даатгуулагчийн төрөл бол заавал байх шаардлагагүй. За бүгдээрээ хамгийн чухал анхаарах зүйл бол ямар хууль үндэслэлээр чөлөөсөн юм бэ гэдэг энэ хуулийн залтуудыг заавал оруулж өгсөн байна. За хоёрдугаарт 2021 онд буюу өнгөрсөн онд ажлаас гарсан албан агч бол за тушаалыг тэ ажлаас гарсан чөлөөсөн тушаалыг заавал бүгдээр оруулж өгөх нэ. За 21 оноос өмнөх тушаал байхгүй байна гэх юм бол орхичих тийм ээ. За үнэхээр яг зөвхөн 21 онд гарсан байх юм бол заавал тэр хүний тушаал нь байх шаардлагатай гэсэн үг. За ингээд бүгдээрээ мэдээлэлээ чөлөөлөгсөн албан агчийн хувьд бол эдгээр мэдээллийг заавал оруулсан байна. За хоёрдугаарт бүртгэсэн гэсэн төлөв байна тийм ээ. За бүртгэсэн гэсэн төлөв маань ямар учиртай вэ гэхлээр за мөн адил бүгдээрээ төлөвөөсөө за энд байна тийм ээ бүртгэсэн гэсэн төлөв байна. За эндээс за би ямар ч хамаагүй ажилтныг сонгоод орчих тийм ээ. За энэ ажилтан руу ороход би бүртгэсэн буюу албан хаагчаа үндсэн мэдээллийг оруулаад ажилтан нэмэх гээд үндсэн мэдээллийг оруулж авсан ч гэсэн ажил
Ажил эрхлэлт буюу байгууллага дээр ажилд авсан түүх ерөөсөө байхгүй байна. Та зүгээр л үндсэн мэдээллийн тухайн албаагчийг үндсэн мэдээлэл буюу ажилд авах гээд үндсэн мэдээллийн бүртгээд орхисон. За харин ажилд авсан буюу ажлын түүх ерөөсөө байхгүй байна гэсэн. Тэгэхээр бүгдээрээ заавал тухайн албаагч маань танаа дээр ажилдаг албаагч бол ажилд авсан түүхээ бичнэ. За ажиллаж байгаад гарцсан албаагч байна гэх юм бол ажилд авсан түүхээ бичээд за дараа нь ажлаас чөлөөлсөн түүх буюу чөлөөсөн гэдгээрээ түүхээ заавал оруулж өгнө. За тэгэхээр бүгдээрээ бүртгэсэн гэдгийг ойлгосон бах тий. Та ямар нэгэн ажлын түүхийн мэдээлэл ерөөсөө оруулаагүй байна гэсэн үг. За 3 дахь төлөв байна тий. За 3 дахь төлөв бол за идэвхтэй гэсэн төлөв байна. Идэвхтэй буюу ажиллаж байгаа хэрнээ ямар нэгэн мэдээлэл нь дутуу байна гэсэн үг. За энэ албаагчийн хувьд бүгдээрээ харъя тий. За одоо бид сонголтноосоо за идэвхтэй гэсэн төрлийг сонгоё. За нэг албаагч байна. Гэтэл энэ албан хаагч та юуг нь хамгийн түрүүнд шалгах вэ гэхээр за энэ ажилласан жилийн мэдээлэл зөв үү буруу юу гэдгийг хамгийн түрүүнд шалгах нь. За хоёрдугаарт цалингийн сүлжээ зөв байгаа бол энэ цалингийн шатлал гэсэн хэсэг дээр ТÜБ-ийн нэг за эсвэл ТÜ-гийн нэг ч юм уу цалингийн шатлал заавал харагдана. Хэрвээ та мэдээлэлээ үнэн зөв оруулсан бол тэгэхээр энэ албаагчийн хувьд бол цалингийн шатлал буруу байна. За хоёрдугаарт ажилласан жилийн мэдээлэл маань зөв үү буруу юу гэдгийг бүгдээрээ заавал хянсан байна. За хараад үзье те тухайн албаагчийн нэр дээр дараад ороход за хурлын мэргэжилтэн буюу за энэ манай байгууллага байна те би бол татансын туршилтын байгууллага гэсэн энэ байгууллага дээр ажиллаж байгаа гэсэн үг. За ажилд авсан түүх дээрээ за 18 оны 12 сарын 1-нд би ингээд ажилд авсан байна. За ингээ ороод харвал за энэ хэсэг дээрээ цалингийн сүлжээ гэдэг маань хоосон байна те. Яагаад хоосон байгаа вэ гэдгийг өмнөх бичлэгүүдээр ер нь бол тайлбар хүргүүлсэн байгаа. За яагаад юм бэ гэхээр за 18 оны 12 сарын 1-нд энэ албаагч ажилд орсон байна. Гэтэл ТÜБ-ийн 1 гэдэг ангилал шатлал зэрэглэл маань цалингийн сүлжээ маань 20 оны 1 сарын 1-ээр шинжлэгдсэн байгаа. Тэгэхээр та яах вэ гэхээр анх ажилд авсныгаа 20 оны 1 сарын 1-ээр дуусгуур болгоод за 2020 оны 1 сарын 1-ээр ингээд дуусгуур болгоод за ингээд за бүгдээрээ заалт малтаа давхар оруулаарай. За дараа нь яах вэ гэхээр дотоод хөдөлгөөний түүхээр цалинд өөрчлөлт орсон түүхийг заавал бичиж өгнө. 20 оны 1 сарын 1-ээс цалингийн сүлжээ нь ямар зэрэглэл болсон юм бэ гэдгийг бичиж өгнө. За энэ талаар бүгдээрээ яг гарын авлагуудыг харахтаа за түрүүний зарын 4 гэсэн дээр байна тийм ээ. За та бүхэн маань гарын авлага заавар бичлэгүүдтэй танилцахдаа за видео хичээлийг үзэхээр бол энэ линкээр орно. За онлайн гарын авлага буюу унших бол за энэ 2 дахь линкээр орно гэдээ энд ингээд заагаад өгсөн байна. За би ийшээ ингээд ороод үзүүлье те. Видео гарын авлага гэсэн хэсэг рүү ороход төрийн албаны зөвлөл гэсэн юм YouTube хуудас руу шилжиж байгаа. За эндээсээ бүгдээрээ видеос гэсэн хэсэг дээр нь байна тийм ээ. За эндээс бүгдээрээ яаж үзэх вэ гэхээр юм цэнхэр өнгөтэй хүний нөөцийн удирдлага мэдээлэл тогтолцоо системийн цуврал бичлэгүүд гэсэн юм 13 юм бичлэг байгаа. Цувралыг үзэх юм бол за хамгийн дээд нь 15 минут, хамгийн багадаа 1 минут 39 секунд ийм бичлэгүүд байгаа. Тэгэхээр та хэд маань энэ 13 бичлэгийг заавал бүгдээрээ цаг гаргаад үзээрэй. Хамтдын тоо буюу үтсэн энэ заавар бичлэгээ үтсэн тоог нь харах юм бол за хамгийн дээд нь 560 595 байна тий. 4,000 байгууллагаас 500 гэдэг чинь 25 орчим хувинд л үтсэн байна гэсэн үг. Тэгэхээр та хэд маань бүгдээрээ цаг гаргаад энэ богино хэмжээний бичлэгүүдийг заавал үзээрэй гэж зөвлөе. За жишээлбэл саяны энэ дээр тий цалингийн сүлжээнд дутуу байна гэх юм бол за энэ цуврал 13-ыг үзэж болж байна. Ажил эрхлэлийн түүх яаж бүрдэхгүй. За энэ 11-ийг үзэж болж байна. Цалингийн сүлжээ яаж сонгох уу? Сүлжээ сонгогдохгүй байна гэдэг айгүйх асуудаг. За энэ цуврал 7-ыг үзэж болж байна. Ажил эрхлэлийн түүх бүртгэх гээд ажилласан жилтэй холбоотой нэлээд хэдэн бичлэгүүд байгаа. За жишээлбэл нөхөн төлсөн жилийг яах вэ? Нөхөн төлсөн даатгалыг яах вэ? 95-аас 2000 он тий. За татвар төлөгдөхгүй байна. Хот төлөх хэсэг гэдэг сонголт маань гарч ирэхгүй байна гэх юм бол энэ цуврал листээр байна. Энэ мэтчлэн бүгдээрээ энэ богино хэмжээний бичлэгүүдийг бүгдээрээ заавал утсан байна. За уншмаар байна гэх юм бол 2 дахь түрүүний холбоос руу орно тий. За тэгэх юм бол энэ дээр унших боломжтойгоор гарын авлагууд байгаа гэсэн үг. За та бүхэн энэ зүүн талд байгаа. За энэ сонголтоо хийгээтэй яг ямар мэдээлэл танд хэрэгтэй байгаа вэ гэдгээ сонгоод за энэ дэр мөн адил ингээ видео бичлэгүүд давхар байгаа. Тэгэхээр энэ бүх байдлаар мэдээлэл бол ямар байдлаар бүгдээрээ авах бүрэн боломжтой байгаа гэсэн үг. За энэ мэтчлэн бүгдээрээ мэдээлэлээ засна. За дараагийн нэг зүйл юу вэ гэхээр за манай мэдээлэл ингээ бүрэн зөв болчлоо. Би ирсэн түрүүн буруу байна гэд ирсэн энэ 30 албаагчаа засаад тий. За танаа дээр хэд байна тэр албаагч нарыг шалгаад засаад бүрэн гүйцэд болчлоо гэх юм бол за манай мэдээлэл бүрэн болсон гэсэн баталгааг төрийн албаны зөвлөл рүү явуулна гэсэн үг. За энэ нь ямар баталгаа байгаа вэ гэхээр за түрүүний татсан файлуудаасаа тий 2 гэсэн дугаартаа мэдээлэл засварсан баталгаа гэсэн файлаа гаргаад за энийг бүгдээрээ компьютероор бөглөөд тий за хэдэн сарын хэдэн өдрийн за байгууллагын регистр дугаар, байгууллагын нэр
За тухайн албан агчийн албан тушаал тий хүний нөөцөө нэгтлэн бодогчуу. За тэгээд албан агчийн овог нэрээ бичээд за энэ доор нь гарын үсгийн тайллаа бичээд за бас байгууллагын дарга зурхаар байгаа. За ингээд хэвлэлнэ. За хэвлэлнийхаа дараа за гарын үсгээ хүний нөөцтэй байгууллагын дарга хоёр маань гарын үсгээ зураад за тэр зурсан файлаа сканердаад за хэрвээ танай байгууллага орон нутаг буюу 21 аймагт хариалагддаг бол за харийн аймгийнхаа салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт явуулна. Харийн аймгийнхаа за Баяуулгын аймгийн байгууллага байлаа гэвэл Баяуулгын аймгийн салбар зөвлөл рүү салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга руу имэйлээр явуулна гэсэн үг. За салбар зөвлөлийнхаа имэйлийг хаанаас харах вэ гэх юм бол энэ 3 гэсэн хавцралт файлаас харна гэсэн үг. За мөн л түрүүний хавцралт файлынхаа за 3 гэснийг нээгээд за хэрвээ за энэ дээр харагдаж байгаа тийм хамгийн дээр нь Баяуулгын байна, дараа нь Баян онгор, Баян булган гэдэг байна гэсэн үг. За тэгэхээр танай байгууллага дархны байгууллага байгаа бол за энэ салбар зөвлөлийнхний имэйл нь энд харагдаж байна тийм. За энэ имэйл рүү бүгдээрээ дөрвийнхаа баталгааг явуулна гэсэн үг. За баталгаагаа явуулах мэдээлэл засаж дуусаад баталгаагаа явуулах сүүлийн хугацаа хэзээ бэ гэхээр бүгдээрээ мэдээлэл 2 сарын 20 гэхэд дутуу албаагчаа дутуу мэдээлэл бүрэн болгоцсон байна. За баталгаагаа бол 2 сарын 21-ний дотор буюу за 21-нд дуусахад энэ баталгааг явуулаад бүх байгууллага явуулсан байна гэсэн үг. Хэрвээ 21 аймаг биш те орон нутгийн байгууллага биш. За улсын дүүргийн, за улсын төсвийн байгууллагууд байгаа бол нийслэлийн байгууллагууд байгаа бол за энэ имэйл хаяг руу түрүүний баталгаагаа явуулна гэсэн үг. csc.hrmis.2021@gmail.com гэсэн энэ мэйл рүү явуулна. За ингээд бүгдээрээ бүх заавар бичлэгүүдээ үзээд саяны дагуу мэдээллүүдээ яаралтай буюу 20-ны дотор засаж дуусгана. За 21 гэхэд төрийн албаны зөвлөл системээсээ бүх дата мэдээлэл татаад тайлан мэдээгээ гаргана. Та бүхэн өмнөх жил ингээд байгууллагынхаа дата мэдээллийг Excel-ээр ингээд төрийн албаны зөвлөл рүү явуулж исэн бол энэ жил тэгэх шаардлагагүй буюу системээс автоматар танай байгууллагын хүний нөөц оруулсан мэдээллийг шууд татаад авчна гэсэн үг. За ингээд мэдээлэл шинжилээд засаад за мөн энэ зартаа холбоотой ямар нэгэн асуулт байна гэх юм бол 2 өдрийн сургалт байгаа. За жишээлбэл 17 буюу өнөөдрийн 14 цаг 30 минутаас за маргааш буюу 2 сарын 18-нд 9:30-аас 12:30, 11:30-аас 14:30 цагуудад Zoom-ийн сургалт байгаа. За тэгэхээр та бүхэн сургалтанд хамрагдахдаа энэ линкээр ороод за энэ ID, паскодыг хийгээд за ингээд бүгдээрээ сургалтанд хамрагдаараа. Хэрвээ үнэхээр яг ойлгомжгүй те үнэхээр чадахгүй зүйл байгаа бол бүгдээрээ гарын авлагууд за саяны заавруудаа бүгднтэй сайтар танилцаад за дараа нь асуух зүйл байгаа бол за энэ хүү сургалтын дээр орж ирээд бүгдээрээ асуугаад явах боломжтой гэсэн үг. За баярлалаа, амжилт хүсье.